Сайн байцгаана уу? Монтараас өгтөө дахин тавтай морилно. Ингээд 2 дугаар групп буюу самрыг сонгосон үзэгчдийнхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За самар гэдэг зүйлийн ийм материйн сүнслэг утга нь бол юу вэ гэхийг дахин сануулъя. За хатуу хальстайч дотроо шимтэй эмчилгээний үртэй тийм зүйлтэй. Төвчээртэй гэр хальсыг авах, хальслах, хуваах хэрэгтэй. Дотоод баялгаа харахын тулд мэдээж за сэтгэлийн бат бих байдал, амьдралын гүн тэр сургамжууд, шаргуу ухааллын бэлэгдэл болсон ийм матери юм аа. За самрыг сонгосон хүн бол хэлбэр төдий биш дотроо өвдөлт, тэсвэрлэл дунд ухамсар боловсарч байгаа нэг илтгэж байгаа юм аа. Тэгэхээр энэ уншлага бол самрын хальсыг нээж жинхэнэ биегээ гаргах тэр алхмууд дээр таныг явж гинэ гэдгийг илтгэж байна. За нэмэлт асуулгууд руу оръё. Ганц бичвүүдийн маань хувьд яг юун дээр гацсан байна гацалт нь яг юун дээр байна гэдэг дээр болохоор Knight of Swords, за тэгээд Three of Swords, тэгээд Lovers Oracle card дээр Power болон Shamanic Healing дээр Integration гэдэг үзрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр эднэрийн хослол дээр яг харах юм бол та бүхэн маань яг хайр дурлалан ганц бичвүүдэд зориулж хэлж байгаа шүү. Та бүхэн маань өөрийгөө хамгаалахын тулд том шийдвэрүүд гаргах, за өөрийн үнэн сэтгэл чинь яг хаашаа татагдж чинь тэр бүх үнэн зүйлүүдээс цогцсон алхам хийгээд байгаа юм байна. Зүрхнийхээ гүнд шарах байна. Тэр шарах нь эдгэж амжаагүй байгаад байна. За магадгүй өмнөх X-ээс авсан шархууд байж болно. За энэ маань бүрэн эдгээгүй учраас энэ эдгэрэл байхгүй учраас яг тэндээ бол гацсан байгаа нь бол тодорхой харагдаж байна. За integration үзэр гарч ирсэн маань юу гэдэг өөрийнхөө зүрхний гүнд байгаа тэр шарах, тэр эмзэглэл гэдэг зүйлээ сэтгэлийнхаа гүнтэйгээ холбогдоод тэр тааламжгүй мэдрэмжүүдээс зугтах биш. Яг тэр мэдрэмж рүүгээ харин ч холбогдож тэрийгээ илрүүлж гаргаж авч түүнтэйгээ нүүр тулж ингэснээр бол жинхэнэ хүчийг тэндээс авнаа, жинхэнэ эдгэрэл бий болно гэдгийг хэлж байна. Тэгэхээр манайхаа өмнө нь хайр дурлалын харилцаан дээрээс авч исэн тэр бүх шархуудаа бүгднийг эдгэж дуусаагүй байгаа учраас дараагийн шатанд ахих дараагийн шат руу орох нь ингээ гацаалтанд ороод байгааг бол илтгэж шүү. Тэгэхээр манайхан маань бол энэ дээрээ яг хилингээ маш сайн хийх нэ. Тэгээ хамгийн гол нь та бүхэн маань өмнөх харилцаанаас авсан тэр мэдрэмжүүд, шархуудаа юу гэдгийг дахин давтагдахгүй гэдгээс айж байгаа. За шинэ нэг харилцаа бий болонгууд дахиад ингэчгүй, дахиад ихчгүй гэдэг нэг тийм айдсууд байгаад байна. Тэгэхээр хүн болгон өөр, харилцаа болгон өөр, эцсийн мөчид нэг боломжийг хүнд олгож сураарай. Эцсийн мөчид нэг найдварыг заавал тээж байгаарай. Илүү эргээр хандаарай За тэгээд өөрийнхөө тэр дотоодоо нэлээд ухаж эмчлэх тийм ажлууд бол та бүхэнд маань үлдсэн байна шүү. За самрыг сонгосон маань мэдээж энэ ганц бичвүүдийн маань хувьд бол учиртай. За энэ маань бол гаднаа хатуу юм бүрхүүл дотор тэр амт шимттэй тэр гайхалтай тэр тижэл байгаа та зөвхөн гадаад тэр өнгө үзэмж, гадаад асуудлууд гадаад тэр зүйлсийг хөөж биш тэр дотоод тэр шархаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэдгийг самарчин бас илтгэж өгж байгаа юм болов гэж бас хэлмээр байна. За ажил карьерийн хувьд бол нэг цаг хугацаа яриад байгаа тэгэхээр тухайн зөв цаг нь хизээ юм бэ гэдэг дээр many choice гэд хөөзөр гарсан. За Ace of Swords маань доош харж буусан. За мудраа үзрний moderation, self esteem тус гарч ирсэн. За тэгэхээр энэ үзрүүд маань юуг илтгэж байгаа юм гэхээр яг одоо бол мэдээж шийдвэр гаргах цаг бол биш вэ гэдгийг илтгэж нэгдүгээрт илүү өөртөө ихтгэлтэй болсон, илүү тэнцвэрээ олсон тэр үе чинь зөв цаг байх нэ гэдгийг илтгэж байна. Шинэ эхлэл ирж байгаа ч гэсэн таныг ингээд төрж орох биш. Таныг
ямар нэгэн байдлаар одоо төрж оруулахч биш тий. Өөрийн тэр дотоод үнцэн гэдэг зүйлээ өөрийгөө хайрлаж өөрийнхөө үн цэнийг мэдэрч чадсны чинь дараа зөв чиглэлийг одоо сонгох боломж бол гарч ирэх нэ гэж байна. Тэгэхээр бас л нөгөө идэвхрэлүүд явагдаад яг өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн, өөрийгөө үнэтэй чухал гэдгээ мэдэрч чадсан тэр имчилгээ хийгдсэний дараа чинь яг зөв цаг нь гарч ирнэ гэж. За нөгөө төгөр many choice гэдэг хөзөр маань юу гэлтэж байгаа гэхээр маш олон сонголтуудыг хэлж байна. Тэгэхээр одоо юу гэдгийг 6 сард зөв цаг нь хизээ юм болоо. За яг 6 сарын 16 л зөв юм байна. 16 нь өнгөрчөнгүүт за ингээд бүх юм дууслаа гэдэг зүйл дээр биш. Одоо юу гэх 6 сард маш олон зөв цагууд ирнэ. Тодорхой хэмжээний одоо дараалтайгаар танд нэг боломж биш те хид хідэн боломжууд олгогдно. Тэгэхээр яг тэндээс бүгднийг алдахгүй маа гэхдээ нэгийг нь бол шүүрч аваарэ гэдгийг бол сануулж байна. За эхлэлийн одоо тэр шин зүйл, шин эхлэл танд ирж байгаа гэсэн те тэр эхлэлийн ер нь үр дүн ямар байх вэ гэдэг асуулах дээр болохоор за page of pentacle гарч ирсэн. За тэгээд direction give and take the sock in the bed гэд үзрүүд гарч ирсэн байна. За эдгээрийн хостел яг юу илэрхийлж байгаа гэхээр мэдээж та тэр шинэ эхлэлийнхаа суралцагч нь хിവэрэ байгаа. Гэхдээ одоо юу гэдэг энэ эхлэлд танд чиглүүлэлт, зөв чиглүүлэлт тий. За тэгээд өгөх авахын тэнцвэрийг ойлгосон үед одоо энэ шинэ эхлэлийн амжилт тань дээр ирнэ гэж. Тэгэхээр яг хүнд өгж сурах хэрэгтэй, өгсний хэрээр авдаг гэдгийг ойлгож сурах хэрэгтэй. Өгөх авахын хуулийг энэхүү одоо тэнцвэрийг, энэ энергийг ойлгох хэрэгтэй байна. За тэгээ өөрийнхөө одоо зөв чиглэлийг олох хэрэгтэй байна. За энэ хоёр зүйлийг одоо хийж чадсанаар бол тань дээр одоо юу гэдгийг энэ page of pentacle буюу яг нөгөө орлогынхоо, ашигынхаа за одоо өөр үедээ албан тушаал ахиж байгаа бол албан тушаалынхаа одоо үзүүрээс бол барьж авнаа гэдгийг бол илтгэж байна. За мэдээж нөгөө самартайгаа уйлдаж ярих юм бол самар болвол тий бүрэн боловсрсон зөв цагтаа мэдээж боловсрч дуусаад ундаг тий. Тэгэхээр та өөрийгөө ч гэсэн бүрэн дэмжиж чадах юм бол өөрийнхөө хувь хүний хөгжил дээрээч вэ, өөрийнхөө санхүү дээрээч вэ, өөрийнхөө бүх талбарууд дээр өөрийгөө хөгжүүлж чадах юм бол, өөрийгөө бүрэн дэмжиж чадах юм бол энэ эхлэл нь бол танд сайнны тэр үрээ харуулах болно гэдгийг бол хэлтгэж байна. За энэ эхлэл яг хизээ ирэх гээд байна. Тэгээ хизээ тэр шинэ эхлэл энэ ирэх гээд байна вэ гэдэг дээр болохоор Ten of Cups гарч ирсэн. Тэгэхээр сэтгэл дүүрэн тэ итгэл төрүүлсэн тэр дотоод ив нэгдэл үүсэх үед энэ эхлэл ирнэ. За магадгүй гэр бүл хамт олон тэ дотн мэдрэмжийг төрүүлдэг тэр орчинд энэ эхлэл ирж болно. За олон сарын турш явагдсан тэ тэр сэтгэлийн нэг үр дүн чинь л энэ юм а гэдгийг илтгэж байна. За яг хуу шууд утгаараа болвол юу гэдгийг 10 гэдэг тоо байна. Тэгэхээр магадгүй 10 хоногийн дараа аль эсвэл 10 сарын дараа аль эсвэл 6 сарын 10 эсвэл 10 дугаар сар байж болно шүү манайхаа. За энэ дээр та бүхэн манаас фокуслаарай. За 6 сард яг анхаарах зүйл юу байна вэ гэдэг дээр болохоор Ace of Cups. За тэгээд Tower хүзэр гарч ирсэн. Тэгээд Shamanic Healing-ийн Home. За тэгэхээр шууд утгаараа та бүхэн маань 6 сард гэр бүлтэй анхаараарай. Гэр орондоо бас анхаараарай. За гэр орон орчимдоо гэхээр гэр орноо тогтжуулах байж болно, засвар үйлчилгээ хийхэд байж болно. За аль эсвэл аюулгүй байдлаа хангах байж болно. Гэр орныхоо одоо ус алдах тийм тохиолдлууд гарч ийн үү, тийм хүчин зүйлсүүд байна уу, тэ тог цахилгааны нэг шалгаад аваарай гэдэг утга бас явж идэг шүү. За мэдээж нийлүүлээд энергийн түвшинд ярихаар сэтгэлээ нээхээр шийдсэн тэр үед тэ хин нэгнээс эсвэл одоо хуучин тэр зүйлсээсээ хүн цохилт авч болохыг илтгэж байна. Магадгүй энэ болохоор синглчүүд маань төлөхөө бас хамааралтай байж магадгүй. Яг ингээд нэг идэгрэл аваад те шархаа эдгээгээд өөр хэнийг ингээд сэтгэлээ илчлэх тэр мөчөд те магадгүй нөгөө сэтгэлээ илчилсэн тэр хүнээсээ эсвэл одоо өөр юу гэдгийг
ямар нэгэн тийм хүчин зүйлээс хүнд цохилт авах магадaltaй байна. Гэтэ энэ дээр битгий санаа зовоорой. Энэ бол ерөөсөө нөгөө сэтгэлийн одоо юу гэдэг таны ерөөсөө яг жинхэнэ дотоод одоо жинхэнэ тухайн шархан дээр таныг аваачиж байгаа юм хэлбэр юм аа. Тэгэхээр тэр үед та айж бүр нурах биш. Харин ч түүнтэй одоо юу гэдгийг зоригтой ор нүүр тулаад тэр шархыг одоо уул мөргөө эдгэх тийм үе бол ирэхээр байна гэдгийг харуулж байна. За ер нь бол сэтгэлээр унах үе бол өөрөө ерөөсөө хүний сэрэх үе байдаг шүү манайха. Тэгэхээр ерөөсөө энэ уналтуудыг дандаа хар бараан хэцүүгээр битгий хараарай. Дандаа нэг ухаарл авч нэг юм сурч авч дараагийн шат руу ахих тэрнийг одоо юу гэдгийг сэрэх үе чинь байдгийн шүү гэдгийг бүгдээр бас сайн ойлгож аваарай. За санаад болон санамсаргүй юм идэгрэл явагдаж байна гэж хэлсэн ба. За тэгэхээр энэ идэгрэл яаж явагдаад байна гэдэг дээр за Schmidt-Gilligan past, present, future struggle үзрүүд гарч ирсэн. За энэ дээр болохоор та болохоор дотроо л идэрхийг хичээж байгаа тий. Тэгсэн ч гэсэн өнгөрснийг яг үнэхээр хаагаагүй байна. Энэ идэгрлийг бол яг ном журмаар нь техниктэй хийгээд яг хааж дуусгаагүй байна гэдгийг бол хэлтгэж байна. Тэгэхээр таны идэгрэл бол одоо юу гэдэг цаг хугацаатай бас их шууд холбоотой гэх юм уу? Та нэг буруу өөрийгөө буруу идгээгээд байгаадаа ч юм уу те идгэх одоо техник дутаад байгаадаа ч бас гол нь бас биш юм байна. Ерөөсө цаг хугацаагаар идгэнэ. Яг идгэх одоо идгээд дуусгах тэр хугацаа чинь болоогүй учраас л идгэж дуусаагүй байна л гэдгийг хэлтгэж байна. Тэгэхээр манайханд бол мэдээж идэгрэх процесс идэгрэл бол өөрөө цаг хугацаатайгаа шууд пропорционал байдаг тий. Тэгэхээр жаахан цаг хугацааны л асуудал үлдсэн байна гэдгийг хэлж байна. За идэгрэлийн амжилттай дуусгахын тулд ер нь яг одоогоор танд бас юу хийх хэрэгтэй байна гэдэг дээр Ace of Pentacles маань доош харж буугаад за Schmidt-Gilligan-гээс psychic development гэдээ гарч ирсэн. За тэгэхээр энэ дээр бол таны идэгрэл нь шинэ боломжийн суурь болох юм байна. Хэрвээ та дотоод зүүн совиндоо илүү итгэж дотоод зүүн совин дуу хоолойгоо сонсоод эдгээрийг хөгжүүлж чадах юм бол яг ард нь гарч давах гэдэг. Тэгэхээр манайхан зүүн совингоо битгий дараарай. Зүүн совиндоо итгэх, мэдрэмжэндээ итгэх, дотоод хүүхдээ сонсгол хэрэг байна да. За Harmony ханиадтай уучраас аюу хэцүү ярьж байгаа байх уучлаарай. За эдгээсний дараа би сэтгэлээ хэрхэн арчлах вэ гэдэг дээр болохоор take a walk гарч ирсэн. За тэгэхээр хөнгөн алхалт хийж болно, өглөө өөр гүйж болно, одоо гадаа тий гоё модттай гудмаар алхалж болно, байгаль дунд алхаж болно тий гоё юм одоо дандаа өглөөгөр байвал их сайн маш гоё юм сэнгэнсэн шинхэн агаарыг мэдрээд алхах хэрэгтэй байна. Идэхснийхаа дараа тий. За тэгээд энэ нь бол эдгэрсний биеэрээ мэдэрч байгаа дотоод шинжилгээ одоо тий одоо юу гэдгийг яг ингээ эдгэрэл явсны дараа ингээ таны одоо дотор хов хоосон болчихж байгаа шүү дээ. Яг тэрийг шин цэнгэг агаараар тий агаараар амьсгалж тэрийг дотроо оруулаад шин бүхнийг эхлэх одоо тэр юу гэдгийг үүд хаалгаа нээх саваа хоосолж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхээр байгаль ихтэй гарах тий хөнгө алхалт хийхийг бол санал болгож байна. За хэрвээ та идэгсний мэдэж чадахгүй бол яах вэ те? Яаж идэгсний мэдэх вэ гэдэг дээр хүзэр сургалахаар Devil хүзэр маань доош харж буусан. За тэгэхээр юу гэдгийг шинэ эхлэл ирсэн ч гэсэн хуучин биегээ ерөөсөө бүрэн тавиагүй байдаг байхгүй юу? Тэгэхээр идэгрэл дуусныг яг мэдхийн тулд та бүхэн маань хуучин өөрийгөө санахаар зүрхчин тий тайван байж чадж гэнэ үү гэдгээ л ажиглаж хэрэгтэй. За яг хуучин шархуудаа бодохоор, хуучин гомдоос хүмүүсээ бодохоор, өөр юу гэдгийг гомдол, тунирхал тэр бүх хэцүү зүйлсүүдэд та эргээгээд бодохоор та одоо шаналхгүй, өвдөхгүй байвал эдгэрсэн байна гэж ойлгоорой. За ингээд уншлагууд нь бол ерөөхдөө ингээд дуусч байна. За ерөөхдөө дүгнэж хэлэхэд бол
та бүхэн ерөөсөө эдгэрэл дундаас шин замыг бий болгоно, шин боломжийг бий болгох юм байна. Энэ бүхэн одоо энэ 6 сарын та бүхний явах зам чи юм байна гэдгийг л ерөнхийдөө дүгнэж хэлэхээр байна. Тэгээ бүгдэнд нь эдгэрэх процессд амжилт хүсье. Тэгээд энэ 6 сарыг маш гоё эдгэрчтэй шин биегээ бүтээж аваарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа.